Монгол Улсын барилгын салбарын эрдэмтэд анхудаа чуулга уулзалт хийлээ. За уг хурлаар доктортой хөгжүүл, шинжлэх ухаан, инновац, дэвшилтэд технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх олон төсөл хөтөлбөр эрдэм шинжилгээний өгүүллүүдийг хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт дэвшилтэд технологи, ухаалаг шийдэл, байгаль дээлтэй материалын хэрэглээ эрчимтэй хөгжиж байгаа энэ үед эрдэм шинжилгээний байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Энд хүрээнд оролцогчид шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо солилцжээ. 1959 оноос эрдэмчлэгээ судалгааны ажил үндсэндээ их тийм чигтэй зорилттой юм болж ирсэн. Тэгэд өнөөдөр бол эрдэм шинжилгээний анхдугаар чуулган гэж ярьж байгаа учраас Монголын барилгын салбарт бол нийтдээ 133 эрдэм, 125 эрдэмтэн төрсэн байна. Энээс шинжлэх ухааны доктор 14, техникийн ухааны доктор 111 хүн төрж гарсан байна. АИ хөгжсөн байна. Тэгээ барилгын салбарт бол ялангуяа чанарын удирдлагад хэрхэн яаж АИ-г нэвтрүүлэхийн, смарт одоо үйлдвэрүүдийг хэрхэн яаж байгуулахын, тэгээд мэдээж одоо Монголын хувьд шинжлэх ухаанд бол тодорхой хэмжээний мөнгө зарах ёстой. Гэтэл манайд харьцангуй одоо шинжлэх ухаанд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө бол маш бага байна. Барилгын салбарын эрдэмтдийн чуулганы үеэр барилгын материалын чанар, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, ногоон барилгын стандарт, хүний нөөцийн бэлтгэл зэрэг сэдвээр бэлтгэлүүд хэлэлцүүллээ. Мөн залуу судлаачдын бүтээл, судалгааны ажлыг салбарын байгууллагад танилцуулж, хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлсэн юм а. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү чуулганыг цаашид уламжлалт болгон зохион байгуулж эрдэм шинжилгээний байгууллага, ихтэй сургууль болон барилгын компаниудын хамтын ажиллагааг шин түвшинд гаргах зорилт тавьж байгаа онцллоо.